Иргэд сөөхөд төлсөн мөнгөө юунд зарцуулсныг мэдж хянахыг хүсдэг. Тэд зарцуулалтаа ил тод байлгахыг шаарддаг. Тэгвэл үүний нэгэн адил иргэн та өөрийн төлсөн татварын мөнгийг юунд зарцуулж байгаад анхаарал хандуулж байв уу? Та бид анхаарч хяналт тавихыг хүсдэгч засгийн газар төсвийн зарцуулалтыг иргэддээ ил тод байлгаж тайлгнахгүй байх явдал байсаар л байна. Иргэд төрөөс мэдээллийг шаардах, мөн өөрт хамааралтай асуудлаар мэдээлэл авах эрхтэй. Энэхүү эрхийг мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн хуулиар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн татвараар бүрдсэн төсвийн зарцуулалтанд иргэд хяналт тавих эрхтэй. Нөгөө талаас эрх баригчид засгийн газар иргэдийн өмнө төсвийн хөрөнгийг юунд зарцуулсныг тайлгнах үүрэгтэй. Иргэдэд төсвийн зарцуулалтыг ил тод байлгаж, тэдний мэдээлэлтэй байх эрхийг хамгаалахын төлөө улс орнууд хөгжсөн, хөгжингүй, буурай гэдгээс үл хамааран идэвхтэй ажилдаг. Олон улсын төсвийн нөхрөл болох IBP нь 2017 онд дэлхийн 102 улсыг хамруулсан судалгаа хийсэн. 109 үзүүлэлтээр төсвийн ил тод байдлыг тодорхойлон нийт 100 оноогоор дүгнсэн. Эндээс Монгол улс 46 оноо авч иргэнийг мэдээлэлтэй байх эрхийг хангаагүй буюу хязгаарлагдмал мэдээлэлтэй улсын жагсаалтад оржээ. Энэхүү судалгаа нь тухайн улс орны засгийн газар төсвийн гол 8 баримт бичгийг цаг тухайд нь олон нийтэд ил болгодгүй гэдгийг нягтладаг. 2010 оноос хойш Монголын төсөв иргэндээ ил тод бус, харин ч хаалттай орн болж байгаа нь зарим үзүүлэлтүүдээс харагдаж байгаа. Энэ үүднээс Монголын засгийн газар иргэдийнхээ төсвийн талаарх мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор 2014 онд шилэн дансны хуулийг баталсан. Тус хууль нь улсын, орон нутгийн төсөв, төрийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, мөн хэрэгжүүлэх, шийдвэр үйл ажиллагааг нийтэд ил тод, тэдний хяналтанд байлгах үүрэгтэй. Шилэн дансны хуулийн 3-3-2 дугаар заалтанд энэ хуульд төсөв санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлгнал, эдгээртэй холбоотой мөнгөн болон бусад гүйлгээ хамаарна хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө хаанаас бий болж байгааг, төсвийн хөрөнгийг юунд зарцуулж байгаа талаар иргэдэд ойлгомжтой, тодорхой хариулахад чиглэсэн хууль юм. Шилэн дансны хуулийг www.shilendans.gov.mn цахим хуудасаар дамжуулан иргэдэд нээлттэй ил тод байлгах замаар хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, тус цахим хуудасанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн болон төрийн өмчт компани, яам агентлаг, үйлдвэрийн газрууд, төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэгч компаниуд төсвийн мэдээллийг шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаанд шивж оруулсан байх ёстой. Гэвч энэ хуулийн ил тод байдал жил өнгөрөх тусам үгүй болж, хуулийн хэрэгжилт буурснаар шилэн бус, ширмэн данс болцоход байна. Шилэн дансанд мэдээлэл оруулсан байдлаар нь харвал 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагч 97.4%, 2017 онд төсвийн ерөнхийлөн захирагч 94.7% буюу хуулийн хэрэгжилт өмнөх оныхоос 2.7 пунктээр буурчээ. 2018 онд төсвийн ерөнхийлөн захирагч 86.7% буюу хуулийн хэрэгжилт өмнөх оноос 8 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Шилэн дансны хэрэгжилтийг ямар байгааг жишээгээр харуулъя. Цахим хуудаснаас төсвийн ерөнхийлөн захирагч руу ороход их хурл, засгийн газар, орон нутгийн мэдээлэл гарч ирнэ. Эндээс жишээ болгон Өмнө Говь аймгийг сонгож авъя. 2018 онд тогтоол шийдвэрээ оруулсан байдлыг харцгаая. 3 сарын тогтоол шийдвэрүүд рүү ороход 2 сарын мэдээлэл, харин 4 сард огт мэдээлэл оруулаагүй байх жишээтэй. Өмнө Говь аймгийн 2018 оны тогтоол шийдвэрүүдээс 4 ба 6 сарынх огт байхгүй, мөн тайланган зөрүүлж оруулсан байна. Багхангай дүүрэг албан тогтоол шийдвэр төсвийн мэдээллийг хэрхэн оруулсныг харцгаая. Үүний тулд шилэн данс цахим хуудасны орон нутаг хэсгээс Багхангай дүүргийг сонгож авъя. Тус дүүрэг 2019 оны тогтоол шийдвэр төсвийн мэдээллийг оруулаагүй байна. Аудитын байгууллагаас 2015 оноос гарсан бүх тайланд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангалтгүй байгаа тухай засгийн газарт хуулиан хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Иргэдэд шил толь шиг нэвт харагдах ёстой шилэн хууль маань ширмэн болж буйг баттгах өөр нэг жишээ бол 21 аймгийн засаг даргын тамгын газруудын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал болон нийслэл 9 дүүргийн тамгын газруудын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал юм. Хуулийн хэрэгжилт 2015, 2016, 2017 оны байдлаар буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг аймаг, нийслэл, дүүргүүдийн засаг даргын тамгын газраас 5 саяас дээш үнийн дүн бүхий худалдан авалт, орлого зарлагын гүйлгээний мэдээнээс харж болно. Энэ мэтчлэн хүний эрхийг хангах ёстой хуулиуд гуйл болсны тод жишээ нь шилэн дансны хууль боллоо. Товчтон шилэн дансны хууль бус ширмэн дансны хууль болжээ. Ард түмнийхээ амьдралыг дэвшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авилгал хэл ахуйлтаа хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тоод чаддаг ерөнхий сайд байх болно. Иргэд шударга ёсны төлөө үхлээс айхгүй тэмцэн гэсэн ерөнхий сайд хүрэлцэх түүний засгийн газраас иргэний мэд хэрхийг хангаж шилэн дансны хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хариуцлага тооцож чаддаг ерөнхий сайдаа иргэдийнхэн мэдээлэл авах эрхийг бүх хязгаарлаач. Ажилчдынхаа ажлыг нь хийлэг. Шилэн дансны хуулиа ил тод байлгаач. Ажлаа хийхгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооц. Иргэд шаардаж байна.